Өнөөдрийн хичээл бол дэлгүүрийн каст дээр хэрэглэгддэг англи хэллэгүүд. Худалдагч хамгийн түрүүнд танаас ингэж асуух байх. Did you find everything okay? Та хариулахдаа Yes гэж хэлж болно. Кашчин дараа нь хөнгөлөлтийн карттай эсхийг асуудаг. Do you have a rewards card? Хэрвээ танд байхгүй бол No, not today гэж энгийнээр хариулаарай. Худалдан авалтаа бичүүлж дуусаад тор авах хэсгээ ярилцъя. Would you like a bag? Хэрвээ авах бол Yes, please. Харин өөрийнхөө торыг авчирсан бол No, thanks. I brought my own гэж хэлнэ. Одоо тооцоогоо хийцгээе. Худалдагч танаас How would you like to pay гэж асууна. Та картаар төлөх бол By card, please. Харин бэлнээр төлөх бол In cash гэж хэлээрэй. Картаар төлөх үед түгээмэл хэрэглэгддэг хоёр хэллэг байдаг. Эхнийх нь Insert your card, please. Энэ нь картаа машинд хийж уншуулахыг хэлнэ. Харин ойртуулж уншуулах бол Tap your card here гэж хэлдэг. Тооцоо хийж дуусны дараа баримтаа авах уу гэж асуудаг. Would you like your receipt? Хэрвээ авах бол Yes, please. Авахгүй бол No, you can keep it гэж хэлээрэй. Хэрвээ та бэлнээр тооцоо хийсэн бол хариулт мөнгө авна. Хариулт мөнгийг англиар change гэдэг. Худалдагч мөнгийг тань буцааж өгөхдөө Here is your change гэж хэлнэ. Харин та бутархай мөнгийг нь үлдээх бол Keep the change гэж болно. Хамгийн сүүлд салах ёс гүйцэтгэхдээ худалдагч ихэвчлэн Have a great day гэдэг. Та хариудна Thanks, you too гэж хэлээд л болно. Баяртай.